13 дугаар бүлэг Сарны доорх хулсан ой. Цасан цагаан сувд 300 орчим жилийн өмнө Гүйо овогт хосгүй суут нэгэн төржээ. Тэр төрөлхийн гоц авьяастай бөгөөд залуу насндаа 5 дугаар зэрэглэлийн гүү бясалгачийн төвшөнд хүрсэн байв. Цааш ахих боломж ч түүнд байсан. Нэр алдар нь Чиммаа уул даяар түүж ирээдүйн гэрэл гэгээтэй харагдана. Овгийнх нь түүнийг итгэл найдвар хариуцлагын өргөл хэмээн үздэг байлаа. Гүйо овгийн түүхэнд хамгийн олон дурддагдаг тэр хүн бол овгийн 4-р тэргүүн байв. Харамсалтай нь тэр овгийнхоо нөө хамгаалахын төлөө амиа золиослжээ. Тэрээр өөртөө нин тэнцүү хүчрэхэг 5 дугаар зэрэглэлийн чөтгөрийн замын гүү бясалгагч болох цэцгийн дарсны ламтай тулалдсан юм. Ширүүн тулааны эцэст 4-р тэргүүн цэцгийн дарсны ламыг ялж өвдөг сөхрүүлэн өршөөл гуйлгаж чаджээ. Гэвч эцсийн мөчид сэрэмж алдснаас цэцгийн дарсны ламын гинтийн дээрлэлтэнд өртсөн байна. 4-р тэргүүн уур хилэндээ цэцгийн дарсны ламыг газар дээр нь хороосон ч өөрөө хит хүнд шархацсан тул удалгүй нас баржээ. Энэхүү эмгэнэлт явдал өнөө хүртэл уламжлагдсан яригдж Гүйо овгийнхны дунд алдартай түүх болсон байв. Гэвч Паньян энэ түүхэнд итгэж болохгүйг мэднэ. Учир нь түүнд маш том цорхой бий. Өмнөх амьдралд нь яг сарын дараа хайртай бүсгүүдээ хаягдсан нэгэн согтуу гүү бясалгагч тосгоны гадна загас мэт гулдаан хэвтэх болно. Түүний биеэ сахилах архины хурц үнэр дарсны үт гүүг татжээ. Гүү бясалгагч дарсны үт гүүгийн араас хөөсөөр нэгэн нууц газар доорх агууд хүрч тэндээс цэцгийн дарсны ламын шарил болон өв залгамжлыг нь олсон байна. Тэр дээрөө овогтоо буцаж энэ тухай дээдсүүдэд мэдгдснээр асар их шууган дэгдэжээ. Хэрэг явдал намжсны дараа тэр ч баггүй ашиг хүртсэн. Дарсны үтгүүг өөртөө авч бясалгалан дээшилсэн. Өмнө нь өөрийг нь хайсан бүсгүйч эргэн ирж хэсэгтэл тосгоныхны ярианы гол сэдэв болсон юм. Түүх ам дамжин үеэс үед уламжлагдахдаа өөрчлөгдөх нь хэвэн. Гэхдээ Эрдэнэсийг олсон гүү бясалгачийн тухай түүх Паньяны дурсамжид тун үнэмшилтэй санагддаг байв. Гэсэн ч үүний цаана өөр нэг үнэн нуугдаж буй мэт мэдрэмж түүнд төрсөөр байлаа. Эхэндээ би үүнийг анзаараагүй. Харин өнгөрсөн хэдэн өдрийн турш эрч хайхын зэрэгцээ бүхнийг дахин тунгаахад нэг л зүйл зөрөөд байна. Шүн улам гүнзгийрнэ. Паньян тосгоны эргэн тойрондох хулсан ойгоор алхах зураа олсон шижүүрүүдээ толгойдоо нэг нэгээр нь зэгцлэв. Хэрэг би тэр гүү бясалгачийн оронд байсан бол цэцгийн дарсны ламын Эрдэнэсийг олмогцоо яагаад бүгдийг нь өөртөө авахгүй харин овогтой мэдэгдэх гэж яарах вүлээ? Овогтой гэсэн нэр төрийг түр хойш тавья. Хүн бүрийн сэтгэл шунал бий. Тэгвэл тэр гүү бясалгачийг хувийн ашиг хонжооноосоо татгалзсан байж Эрдэнэсийн тухай овгийн дээдсүүдэд мэдэгдэхэд хүргэсэн зүйл юу байсан юм бол? Үнэн ямагт түүхийн манан дунд нуугддаг. Паньян хичнээн бодооч хариуг нь олсонгүй. Эцсийн эцэс түүний гарт дэндүү цөөхөн шижүүр байлаа. Бага 2 шижүүр нь үнэн худлын аль нь болохыг тогтоохын аргагүй тул бүрэн найдах боломжгүй. Тэр өөрийн ирэхгүй өнөөгийн нөхцлөө бодов. Юутайч энэ уваар ногоон хулсны дарсыг авсны дараа надад ердөө 2 анхдагч чул үлдсэн. Хэрвээ Эрдэнэсийг олж чадахгүй бол байдал үнэхээр хүндэрнэ. Өнөө шөнийг сүүлчийн мөрий гэж үзье. Бүхнийг нэг мөсөн шийднэ. Угаас түүнд гүү хорхой болсронгуй болоход хүрэлцгүйц анхдагч чулуу байсангүй. Тэгэхээр яагаад энэ дарсанд хөрөнгө оруулж амжилтын магадлалаа нэмэгдүүлж болохгүй гэж? Хэрэг өөр хүн байсан бол ихэнх нь эрслээс зайлсхийж анхдагч чулуунуудаа хадгалах байсан биз. Гэвч Паньяны хувьд тэхэн дэндүү өөр ашиггүй. Тэр эрсдэл хүлээн мөрий тавихыг илүүд үзнэ. Эцсийн эцэст чөтгөрийн замын хүмүүс эрсдэл дуртай байдаг. Шүн улам өтгөрч хаврын хавирган сар ном мэт тахина. Үүл сарны гэрлийг халахалж хавирган сарыг нэмгэн тодоор бүтээсэн мэт харагдуулна. 3 өдөр, 3 шөнө тасралтгүй орсон бороо дөнгөж зогссон тул уусын дундх булангарт агаарыг
цэвэрлэн угааж цэнгэг сэрүүн уур амьсгал үлдээжээ. Тэр цэвэр агаар цагаан цаас мэт толбгүй бөгөөд дарсны үнэрийг илүү холхон түгээхэд нэн тохиромжтой байв. Энэ бол Панян өнөө шөнө амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн эхний шалтгаан. Өнгөрсөн 7 хоногийн ирэлж талаар болоогүй. Яаж ч л цэцгийн дарсны лам өмнө нь хайсан газруудад үхээгүй баталсан юм. Энэ бол түүний итгэлтэй байгаагийн хоёр дахь шалтгаан байв. Хулсан ойн өвс өтгөн шигүү ургаж цагаан зэрлэг зэзгээс яцгааргүй үргэлжлэнэ. Ногоон жадад хулснууд харандаа мэт шулуухан сөндөрлөж ой бүхэлдээ хаш чулуун саваануудын бөөгнөр шиг харагдана. Панян Варны бөглөөг авахд дарсны өтгөн үнэр тэр даруй ханхлав. Ногоон хулсны дарсыг гүйвээ тосгоны хамгийн шилдэг дарс гэж хэлэхэд хэлсдэггүй. Энэ бол түүний өнөө оройны итгэлийн 3 дахь шалтгаан байлаа. Энэ 3 давуу нөхцөл бүрдсэн байхад амжилтанд хүрэх бол өнөө шөнө л хүрнэ. Панян дотроо өөрийгөө зоригжуулаад дарсны варыг айжхан хазаалгав. Нарийнхан урсгал болон гоёцсон дарс чулуун дээр туслаа. Хэрэв өнөөхөн анчид үүнийг харсан бол зүрхэн шимширх байсан биз. Эцсийн эцэст энэ дарс бүхэл бүтэн 2 дахь анх дахь чулууны үнэтэй. Гэвч Панян огтоосонгүй. Анхлын үнэр шөнийн харанхуйд хурдан дарахав. Зөөлөн салхи үл мэдэг үнэрийг тээсээр болсон ой даяар түгэн. Панян байрандаа зогсон үнэрийг шиншлэв. Тэр хэсэг хүлээсэн ч ямар ч хөдлөн гарсангүй. Ойрхон газраас хонхон хэлхээ жигнэх мэт булын дуун сонсогдно. Паняны харц тайван хэвээр тэр гайхсангүй. Хичнээн холхон хэдэн зуун метрийн цаадах өөр нэг газарт очив. Тэгээд мөн л дарснаас хэдэн туслыг хасган байрандаа хүлээлээ. Ийхүү тэр дахин газраас олж хэд хэдэн өөр цэгт дарс тусаан үлдээв. Эцэст нь Варн дотор том баг дарс үлджээ. Сүүлчийн удаа. Панян сэтгэл алдаад Варыг хөмрөн Ролыг нь тэнгэрөөд харуулв. Үлдсэн дарс тэр чигтээ урсан гарч өвсөн дээр цацагдлаа. Ногоон өвс дарсанд нурж найгалзан зэрлэг цэцгүүдч толгоогоо үлээлэг бүхийлгэв. Панян сэтгэлдээ үлдсэн өчүүхэн найдвараа тийсээр эргэн тойрноо ажиглав. Шүн айл хэдийн гүн босон байлаа. Өртгөн харуул сарны гэрлийг бүрэн халхалжээ. Сүүдэр түшиг мэт татагдан хусны төглийг бүрхлээ. Эргэн тойронд өгсөн мэт намгүн. Ногоон жадад хулс бүр ганцаар сөндөрлөж дээш доош татсан шулуун зурааснууд Паняны нүдэнд тусна. Тэр чимээгөө зогсон өөрийнхөө тод амьсгалах чимээг сонсов. Тэгээ цээжиндээ тээсэн сүүлчийн найдвар нь баг багаар сарниж эцэстээ юу ч үгүй болохыг мэдэрлээ. Эцсийн эцэст бүтлгүйтлээ. Тэр дотроо бодов. Өнөөдөр 3 том давуу нөхцөл бүрдсэн ч би дарсны өтгүүгийн бараагч харсангүй. Энэ цаашдаа амжилтанд хүрэх магадлал бүрч багасна гэсэн үг. Одоо надад 2 ахан анх дахь чулуу үлдсэн. Дээр нь сарны гэрэл гүүг боловсронгуй болох хэрэгтэй. Дахиж эрсдэл гаргаж болохгүй. Эрсдэлтэй алхмын үр дүн эхэндээ сэтгэлд хүрдэггүй. Гэхдээ амжилтанд хүрвэл өгөөж нь үлэмж байдаг. Панян эрсдэл дуртайч мөрөөдөө тоглоомын дон шүглсэн хүн биш. Алдсан бүхнээ заавал эргүүлж олох гэж улаардагчгүй. Тэр өөрийн хязгаарыг мэднэ. Юуг чадаж, юуг чадахгүйгээ маш сайн ойлгодог. Яг одоо 500 жилийн амьдралын туршлага нь түүнд зогсох цаг болсныг хэлж байлаа. Заримдаа амьдрал ийм л байдаг. Төгс төгөлдөр мэт санагдах, сэтгэл булаам нэгэн зориг өмнө ч байдаг. Яг л гар сунгахад хүрэхээр ойрхон мэт атлаа. Та томшгүй эргэлт саадын цаана үргэлж мултарсаар хүн түүнээс болж тайван сууж чадхаа болж өдөр шөнөгүй бодол тавтана. Энэ бол амьдралын аргагүй байдал. Гэхдээ амьд явахын
сэтгэл татам чанарч бас энэ. Паньян гашуухан инээгээд буцаж алхав. Яг тэр мөчөд зөөлөн гар шөнийн тэнгэрийг илбэх мэт нэгэн салхи хүлээлээ. Салхи өвлийг аярхан төрж цаана нуугдсан сарыг ил гаргав. Тэнгэрт өлгөгдсөн хавирган сар цагаан хаш дэнлүүн мэт харагдаж уршиг тунгалаг гэрлээ газар дэлхий дээр асхна. Сарны гэрэл улсан ой дээгүүр зутгав. Уулын хадан чулуун дээр тусаж гойрох буллагт гялалзан Паньяны биеийг ч мөн бүрхлээ. Паньян игэл хувцтай байв. Сарны зөөлөн гэрэлд түүний залуу царай улам цайвар харагдана. Харанхуй хормын дотор сарниж оронд нь цасан цагаан жавар цэцгэлсэн мэт гэрэл гээгээ тархав. Сарны гэрэл төтлөгцөн мэт өнөөх бул дахин жиргэж эхэллээ. Энэ удаа ганц биш олон байв. Хусан төнгөл дунд эн тэндгүй тархсан тэд бие биедээ хариу өгөн жиргэнэ. Яг тэр үед уудам улан нутгалдаг сарны гэрэлд итгэвчдэг лууны эмийн хүрэлцгэнүүд шаржигнан амьдралын дуугаа эхлүүлв. Эдгээр шавж зөвхөн шөнөөр гарч ирдэг биеэс нь үл мэдэг улаан гэрэл цацарна. Тэр мөчөд тэд сүргээрээ өсрөн гарч бие бүр нь улаан ман мэт гялцаж байлаа. Өнгөц харахад хүрэн улаан усны туслууд ногоон өвс зэрлэг цэцгэн дээр сууж сарны гэрэлд улсан төгөл дундуур дэвхцэж байгаа мэт. Хусан ой ам орсон цөөрөм шиг болжээ. Сарны гэрэлд ногоон жадад хуснууд толгор хаш чулуун мэт гэлтгэнэ. Өтгөмөд өнгийн хаврын цэцгийн сэтгэл булаам үзэсгэлэн дэлгэрч байгаль их энэ агшинд агууа гоо үзэсгэлэнгээ Паньяны өмнө дэлгэн харууллаа. Паньян өөрийн мэдлгүй алхаагаа зогсов. Яг л тэнгэрийн оронд хүл тавьсан мэт санагдана. Тэр бараг явчихсан байлаа. Гэвч энэ мөчөд өөрийн ирэхгүй эргэн тойрноо дахин нэг харав. Сүүлчийн үлдэгдэл дарсаа асгасан зэрлэг цэцэг өвсний бөөгнөрл салхинд аяархан жичирч байсан ч тэнд юу ч харагдсангүй. Паньян өөрийгөө шоолон инээгээд харцаа буцав. Гэвч эргэх тэр агшинд засан цагаан нэгэн цэг нүднийх нь үзүрт туслаа. Тэр засан сувд холгүйхан байж жадад уулсын ишинд наалтсан байв. Сарны гэрэл агаарт огцсон бөөрөнхий сувд мэт гялцсан. Паньяны хүүхэн хараа огцом томорч бие нь үл ялэг жиширлээ. Зүрх нь хүчтэй зохилж эхлэв. Тэр бол Дарсны өт гүү. Энэхүү бичлэг таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 14-р бүлэг. Уулын ан цавд нууц учир бий. Дарсны өтгүү торгоныг хүр хорхотой адилхан хэлбэртэй бөгөөд бүх биеэс нь совдон цагаан гэрэл цацарна. Махлах жижигхэн биетэй өхөөрдөм харагдана. Тэр дарсаар хооллож нисч чаддаг. Нисэх үедээ биеэ бүр хилэн хөмөх бөгөөд хурдан маш өндөр. Дарсны өтгүү ердөө 1-р зэрэглийнх зарим 2-р зэрэглийн гүүгээс илүү үнэтэй. Түүнийг амингүй болгох нь сарны гэрэл гүүг сонсноос хавгүй ашигтай байлаа. Яг одоо дарсны өтгүү Паньянаас 50-60 орчим алхмын зайд байх улсны ишинд наалжжээ. Паньян амьсгалаа төгжин яаран ойрцсонгүй. Харин айжуухан ухарч эхлэв. Тэр өөрийгөө нилээд ойрхон байгааг мэдэж байлаа. Гэхдээ анхдагч сүвээ дөнгөж нээсэн түн шиг бүү бясалгагч дарсны өтгүүг шууд барина гэдэг туйлын хэцүү. Амжилтанд хүрэх найдвар бараг байхгүй гэсэн үг. Паньян харанхуйд дарсны өтгүүг тодд харж чадахгүй байв. Гэсэн ч өнөөхөт өөрийг нь сэрэмжлэн ажиглаж байгааг мэдэрнэ. Тэр аль болох чимээ гаргалгүй дарсны өтгүүг үргээхгүй тулд зөөлөн ухарсаар байлаа. Хэрэв өнөөхгүй нисээ зогсчвал одоогийн хурдаараа хизээч гүйцэхгүй гэдгээ Паньян мэднэ. Тиймээс дарсны өтгүүг дарсаар затгаж согтол нь хүлээх хэрэгтэй. Нисэх хурдан саарсан үйтэл
түүнийг барих боломж гарна. Панян улам холдохыг хараад улсны ишин дээрх дарсны өтгөө хөдөлж эхлэв. Урд нь ханхлах дарсны хурц үнэр хитрхийн анхлун хитрхий сэтгэл татан байлаа. Дарсны өтгөө тэр үнэрт автан мансуурна. Хэрэв шүлстэй байсан бол эргэн тойрноо аль хэдийн шалав норчоор байв. Гэвч дарсны өтгөө туйлын сонор сэрэмжтэй. Панян 200 алхам холцсны дараа л биеэ үл ялэг хумаад агаарт үсрэн хөрлөө. Тэр дээш тэхрэн нисэхдээ биеэ бөөрн хилжээ. Жижигхэн цагаан будааны банш мэт харагдах тэр амтан агаарт нумран ниссээр түрүүн ногоон хулсны дарс асгасан өвсөн дээр буув. Амтад эдэн нүднийх нь өмнө байсан тул дарсны өтгөө сэрэмжээ алджээ. Тэр дарс тогтсон цэцгийн дахиан дээр төвчээргүй авирч жижигхэн толгоогоо дотох шургууллаа. Гадна зөвхөн махлах сүүл нь үлдэв. Дарсны өтгөө өлсөж сангасан байлаа. Ногоон хулсны дарсч туйлын амттай. Тэр амаа том ангаан дарсыг сорж эхлэв. Удалгүй амтанд нь бүрэн автж Паняныг ор тас мартжээ. Яг тэр үед Панянд болгоомжтой ойртож эхлэв. Цэцгийн дахианаас цохиулсан дарсны өтгөөгийн сүүлийг тэр одоо тодхон харж байлаа. Тэр сүүл яг л торгоны хүр хорхооных шиг махлаг бөөрнхий цацруулах гэрэл нь сувд санагдуулна. Эхэндээ өнөөх сүүл цэцгийн гадна хөдөлгөөнгүй унжиж байв. Хэсэг хугацааны дараа дээш дахиж эхэлсэн дарсны өтгөө тун таатай ууж буйн шинж. Паняныг 10 алхмын зайд ирэхэд сүүл нь баяр хөөртэй хэмнэлээр хоёр тийш савлав. Бүрэн согтжээ. Үүнийг хараад Панян бараг инээчих шахав. Тэр цааш ойрцсонгүй төвчээртэй хүлээсээр байлаа. Хэрв яг одоо хүсгэвэл дарсны өтгөөг барих боломж өндөр байсан. Гэвч Панян түүгээр цэцгийн дарсны ламын шарилжид хүрэх замыг заалахыг хүсэж байлаа. Удалгүй дарсны өтгөө цэцгийн дахианаас толгоогоо сугаллаа. Би энэ өмнөхөөсөө бүдүрч толгойн согтун хүн шиг хоёр тийш гуйвна. Хачирхалтай нь тэр Паняныг огт анзаарсангүй. Дарсны өтгөө өөр нэгэн тод цэцэг рүү авирч голд нь тухлав. Тэгээд дэлбэн дээр тогтсон дарсны туслуудыг амтархан сорж эхлэв. Энэ удаа цатлаа уусны дараа бүрэн хансан бололтой. Биеэ айжин бүрэн хилэн хумиж газраас 1 метр хагас орчим өндөр төөрөв. Дараа нь хулсан ойн гүн рүү алгуурхан нислээ. Панян ардаас нь дэрүү дагав. Дарсны өтгөө хэдийн тасартлаас огтсон тул нисэх хурдан нь ердийнхөөсөө 2 дахин удааширчээ. Гэсэн ч Панян түүний сүдрээс хоцрохгүй тул бүх хурдаараа гүйх шаардлагатай байв. Залуу хүү хулсан ойгоор хурдлан гүйж холгойхон өмнө нисэх засан цагаан сувдыг мөрдөнө. Шөнийн дур зураг хоёр талаас нь хойш уртсан өнгөрч байлаа. Сарны гэрэл зөөлөн шившээ салхи намуухан үлээн. Тунхлаг цөөрөн мэт хулсан ойд ногоон жадад хуснууд нүднийх нь өмнөр жирэлзэн өнгөрч агшин зуур ард оцорно. Газар дээгүүр өтгөн ногоон өвс хивс мэт дэвсэгдэж эн тэндгүй зэрлэг цэцгэс дэлгэрчээ. Хөвд бүрхсэн жижиг чулуунууд шинхэн соёолсон шаргал хулсны нахиан очиж харагдана. Паняны бүдэг сүдэр газар дээгүүр түүнээс төрүүлэн хурдалж байлаа. Хулсны иш бүрийн газарт буулгасан хар зураа шиг сүдрүүдийг ээлж дараалан гэтлэнэ. Панян цаасан сувдаас харцаа салгалгүй уулын цэнгэг агаараар шунан амьсгалж дарсны бүдэг үнэрийг даран хөлтөө илүү хурдан гүөхийг тушаав. Түүний хурднаас болж сарны гэрэл ус мэт жирэлзэнэ. Гэрэл сүдэр байнга холилдон ус ургамал дүүрэн голоор давхиж байгаа мэт санагдуулна. Дарсны өтгөө хулсан яваас нисэн гарч Панянч араас нь гарлаа. Шар голтой цагаан цэцгийн далай түүний алхаанаас үүссэн салхинд найган дэлбэнүүд агаарт хийсгэн. Урсах шүлгийн мөрмөт лууны эмийн гүрэлзүүд яг урдуур нь бөөнөрөө өнгөрч байв. Панян дундуур нь тусан гарахад шууган сарниж
Өмнө нь час улаан үйл дэлбэрэх мэт боллоо. Тэр үүлнээс улаан од шиг тоо томшгүй гэрэл тал талд тийш цацрав. Хайрах чулуугаар дүүрсэн намуухан уулын горих өмнө нь таралдлаа. Хоржигнон урсах усны мандалд хаврын сар тусна. Паньян ус цэлгүүлэн туулж гарахдаа мөнгөлөг мянган долгион цагирлан тархав. Харамсалтай нь энэ горхины үзэсгэлэнт үнэт чулуунууд тоо томшгүй олон жилийн турш хүмүүсийн хүлд гიშгдэн хагарчээ. Паньян дарсны үт гүүгийн араас салалгүй нэгсээр байлаа. Уулын горхийг өксөх тусам хүрхрээний чимээ улам тод сонсогдно. Сэрэг модтой хэсгийг тойрон гармагц дарсны үтгүү нэгэн аврах хадны дундах ан цав руу нисэн орохыг тэр харлаа. Паньяны нүд гэрэлтэж алхаагаа зогсов. Энд байж. Тэр хүн дамсгаад нь зүрхэн чэжээ зад зохих мэт хүчтэй дисэлж байлаа. Зогсон даруйдал бүх бие нь хөлсөнд норсныг мэдэрч урдсан цусны урсгалтай нь хамт халуун илч биеэр нь дархав. Эргэн тойрноо ажиглаад энэ газар намхан хавтгаарсан хадрахаг давцсан болохыг олж харлаа. Янз бүрийн хэмжээтэй хайраг газар бүрхэж горхины гүйхэн ус жижиг чулуунуудын дээгүүр арайхийн урсна. Саарл өнгийн том хаднууц ч энэ тэндгүй замбраагүй дарахжээ. Чиммаа уулын ард талд асар том хүрхрээ бий. Хүрхрээний ус цаг агаарын байдлаас шалтгаалan өөрчлөгдөж өндөрөөс буун газрыг цөлмсөөр гүн цөөрөм үүсгэжээ. Тэр цөөрмийн дэргэд гүү юуэ тосгондоо энэ зэрэгцэх хүч нөлөө бүхий бай овгийн тосгон морчдөг байв. Аврах хүрхрээ тоо томшгүй жижиг урсгал болон салаалдаг. Паньяны өмнөх горх тэдгээр олон салааны нэг салаанаас их авдаг нь илт. Ердийн үед энэ хадрахыг давцсан хуурай байдаг. Харин саяхан 3 өдөр 3 шөнө тасралтгүй бороо орсон учраас энд гүйхэн горих тогтжээ. Урсгалын ихэн дарсны өтгүүгийн орсон өнөөх аврах хад байв. Тэр хад их зуулын хананд налжээ. Үндсэн хүрхрэнээс салсан жижигхэн хүрхрээнүүд мөнгөлөг аврах могоо мэт уулын хан даган урсаж аврах хад руу бууна. Усны урсгал тоо томшгүй жилийн турш хадны дунд хэсгийг илсээр ан цав гаргажээ. Яг одоо хүрхрээ тэр завсар руу бууж ус нь намуухан нүрэглэнэ. Цагаан өшөг мэт ус хадны ан цавыг бүхэлд нь халахж байлаа. Паньян эргэн тойрноо сайтар ажилласны дараа амьсгалан докторжив. Нүдэнд нь шийдэмгийн өнгө гялс хийлээ. Тэр аврах хад руу алхаж очиод гүнзгий амьсгаа аван толгоогоо төрүүлж усан өшөг рүү дайрав. Хадны завсар нилээд өргөн тул насанд хүрсэн 2 хүн зэрэгцэн явхад ч асуудалгүй байлаа. 15 настай Паньянч бүр хангалттай. Дотогш ормогт хүчтэй урсгал дээрээс нь нүдэж эхлэв. Мөстэй адил хүйтэн ус толгойноос нь хөл хүртэл агшин зур норгов. Паньян усны даралтыг сүрэн хурдан алхасаар урагшлав. Хэдэн 10 алхмын дараа урсгалын даралт айжмаар багслаа. Гэвч ан цав улам нарийсаж Паньян хажуулдан явхаас өөр аргагүй болов. Чихэнд нь усны нүргээн дүүрчээ. Толгой дээгүүр нь цагаан усан өшиг урсах бол хадны гүнд тас харанхуй өвхтөнө. Тэр харанхуйд юу нуугдаж байгаа бол хорт могоо байж мэднэ. Эсвэл хорт гөрүүлч байж болох юм. Магадгүй цэцгийн дарсны ламын тавьсан өрх байгаа. Эсвэл юу ч байхгүй гэж мэднэ. Паньян хажуулдан урагшилж харанхуй гүн рүү алгуурхан шурахаас өөр аргагүй байлаа. Ус толгой дээгүүр нь урсгаа болов. Хадны хаан хөвдөр бүрхэгдэж арсыг нь шүрэхэд нялцгай гуламтгай санагдана. Удалгүй харанхуй түүнийг бүхэлдэн зайлглаа. Хадны завсар улам нарийсаж 2 талаас нь хавчин шахав. Айжмаар толгоогоо чөлөөтэй эргүүлэх аргагүй боллоо. Гэсэн ч Паньян шүдээ зун урагшилсаар байв. Дахиад 20 гаруй алхасны дараа харанхуйн дунд улаавтар гэрэл байгааг анзаарлаа. Эхэндээ нүдэнд нь хий юм харагдав гэж бодов.
Гэвч нүдээ анивчин анхаарлаа төвлөрүүлсний дараа үнэхээр гэрэл болохыг баттай ойлголоо. Энэ нээлт түүний сэтгэлийг дахин сэргээв. Поньон цааш 50-60 орчим алхлаа. Улаан гэрэл улам тодорно. Түүний дэргэд тэр гэрэл айжмаар урт, босоо нарийнхан завсар болон томорч харагдав. Поньон зүүн гараа урагш сунгатал урдах хадны хан гинэт хажуу тийш нууран алга болохыг мэдэрлээ. Авраг хадны дотор битүү орон зай байгааг ойлгоод тэр дотроо баярлав. Дахин хідэн алхам урагшилсны эцэст гэрэл завсраар нь гарч чадлаа. Түүний өмнө 80 орчим ам дөрвөлжин метр талбайтай битүү агав нэгдэв. Би нэлээд удаа алхлаа. Энэ зайгаар бол аврах хадны цаана хэдийн гарсан байх ёстой. Тэгэхээр одоо уулын хадны гүнд байна. Поньон нууц орон зайг ажиглахын зэрэгцээ гар хөлөө хөдөлгөн өссөн үе мөчөө тэнэлгэв. Агуу бүхэлдээ бүдэг улаан гэрэлд умсанч гэрэл хаанаас гарч байгааг олж харахгүй байлаа. Хадны хан чийг даан хөвдөр бүрхэгдсэн боловч доторх агаар тун хуурай байв. Хан дээр хідэн хатаж горч исэн орон урамл ургажээ. Оронгууд хоорондоо шүлжилтэн ханны бараг талын бүрхэн. Тэдгээр дээр хатаж ганцсан цөөн хідэн цэцэг хүртэл үлдсэн байлаа. Поньон цэцэг навчны үлдэгдлийг ажиглахад хаа нэгтээ харж байсан мэт санагдав. Эд бол дарсны от цэцгийнгүү, цагаан будааны от өвснийгүү. Толгойд нь гинэт нэгэн бодол гялсхийв. Хатсан иш оронгуудыг танилаа. Гүү олон янзын хэлбэртэй. Зарим нь эрдэнэс чулуу мэт байдаг. Жишээлбэл сарны гэрэлгүү хөх болормогт хэлбэртэй. Зарим нь хорхоо шавжийн дүртэй. Торгоны хүр хорхоотой төстэй дарсны өтгүү үүний нэг. Ургамал цэцгийн хэлбэртэй гүүч бий. Поньоны өмнөх дарсны ут цэцгийнгүү болон цагаан будааны ут өвснийгүү үүнд хамаарна. Эдгээр нь хоёул нэгдүгээр зэрэглэлийн байгалийн гүү байлаа. Анхдагч мөн чанар шингээхэд л ургаж чадна. Бүрэн ургасны дараа дарсны ут цэцгийнгүүгийн цэцгийн голоос бал мэт анхлуун дарс ялгарна. Харин цагаан будааны ут өвсний гүүгээс анхлуун цагаан будаа ургадаг. Поньон оронгуудыг дагуулan харсаар агуу нэг буланд бөөгнөрлөлтөн оролцсон хатсан үндэс олж харав. Дарсны өтгөө өссөн үндэсний бөөгнөрлөл дээр духлан бүх гэгч нь унтаж байлаа. Одоо тэр гар сунхад л хүрэхээр ойрхон байв. Поньон төхөж очиод дарсны өтгөөг алган дээрээ авлаа. Дараа нь өвдөг сүрхэн сууж хатсан оронгуудыг хоёр тийш нь зайлуулахад доороос нь бөөгнөрсөн арга яснууд ил гарав. Эцэст нь чамааг оллоо. Цэцгийн дарсны лам. Поньоны уруул инээмсэгэл тодров. Тэр үлдсэн оронгуудыг зайлуулахаар гараа сунхтал Түүнд хүрээд үзэлтэй. хөнөөх санаагаар дүүрэн нэгэн дуу гинэт ард нь сонсогдов. Энэхүү зохиолын үргэлжлэлийг уншихыг хүсвэл wildcard.audio.com сайтаар зочлоорой. Дараагийн ангиар дахин уулзах хүртэл түр баяртай.